Лондонгийн магчин. Өдгөө бидний орчуулан нийтэлж буй Джон Хейг гэгч англи хүний намтар түүх бас сонин байна. Энэ бол Хейг цаазаар ахуулахын өмнө шоронд бичсэн өчл бөгөөд түүнийг дүүжилсний дараахан Франц, Англи, Америкийн нэгдсэн улсын том сонинд Лондонгийн магчин нэртэй хэвлэгдэжээ. Хейг гэж хэн байсныг уншигчид бидний орчуулгаас тодорхой олж мэдэх тул олныг норших учир юм. Гагцхүү хатагтай Тюссогийн цагаан лагаагаар түүхт хүмүүсийн дүрсийг үлддэг музейний аимшигын өрөөнд Хейгийг цагаан сааралт костюмтай улаан занкаатыг хийж байрлуулсан нь одоо хүртэл байдаг. Зарим хүн түүний дэргэд зогсоод зураг даруулдаг ажээ. Хейгийг Лондонгийн Уитсверд хэмээх шоронд дүүжилсэн бөгөөд хороолохоос хэд хоногийн өмнө Хейг дүүжлүүлэх дасгал сургууль хийж өөрөө биечлэн шалгаж байсан гэдэг. Маргааш намайг дүүжлэнэ. Миний өрөө хоёр хаалгатай. Нэгээр нь хуйгууд орж гарна. Нөгөө хаалга нь ямагт төвчөөтэй байх боловч түүгээр хороох хүнийг авч гартыг нь би амтахгүй. Тэр бол мөнхөрхийн босго гэлтэй. Би тэр хаалгаар айх гэмших юмгүй гарна. Хүмүүс намайг алхаар ялссан. Яагаад гэвэл тэд надаас айдаг. Одоо намайг новш тэнэг солиотой гих зэрэгээр юу гэж хэлсэн ч би гомдох юмгүй. Миний үлдэж байсан бүхнийг хүмүүс ойлгохгүй. Хороод намайг ойлгох мэдэх хүн байхгүй. Би өөрөө ч өөрийгөө сайн мэддэггүй. Анх миний алж идсэн хүн бол Уильям Дональд Мах Сван гэгч байв. Сүүлд нь би түүний аав ээж хоёрыг алсан. Тэрээр мөрөдө тоглоомын эзэн байв. 1936 онд би анх удаа шоронд хүм эхэлсэн гэрээр ороод суллагдаад байсан үе. Тэгээд Сванд уучраа илж түүний газар ажилд орж элдв аргаар овоо хөлдсөн боловч намайг илчилж шоронд орсон. 1943 он хүртэл би шоронд нэг орж нэг гарч байв. Сүүлийн удаа суллагдаад байхдаа би Свантай ахиу уулзлаа. Тэрээр энэ үед байцсан байв. 1944 оны намар бид хоёр цайны газарт уулзахад Сван цэрэг татагдахгүй гэж хувьчгнаж байсан нь надад ярьлаа. Би тэр үед өөрийн байртай бас доод хонголдоо урд арах хийдэг газартаа олцоход байв. Нэг өдөш залуухан Сваныг гэртээ урахад тэрч дуртай ирлээ. Ингээд юу болсныг ярихаас өмнө би намтар түүхээ та нарт товчхон ярмаар байна. Би 1909 онд төрсөн. Аав ээж минь ядуу. Аав 38, ээж 40 настай байхад нь би гарчээ. Тэр хоёр маань сүсэг бишрэлтэй бол би гэдэг амьтаг ямар ч баяр хөөр гэдгийг мэдэхгүй. Сүм дугуйд хоригдсан амьтан мэд байдсан. Үеийн багчууд над дургүй. Би тэдэнтэй үерхдэггүй. Харин би амьд амьтанд их хайртай. Хоол ундаа залбин нохоо мууранд өгчдөг. Туулаа шувуунд их дуртай байлаа. 18 настайдаа би шашны элдв далд хүчинд итгэсэн болохоо илэрхийлсэн нэгэн өгүүлэл бичээд сэтгүүлд явуулсан чинь дорхноо нийтлэгдсэн билээ. Бич багсааж өөрийгөө ич хэдтэм хэмээн сэтгүүлэн сүсэгтний дунд ном сургаал номлох болов. Би сүрхий уран цэцэн хөхтэйгээ мэдэв. Сүсэгтнүүд миний ярихыг сонсоод нулимс тослуулан бас бишрэн магтахыг дуулаад аав ээж минь их тодгор байлаа. Тэгтэл хуурамч бичиг баримт үйлдсэн учраас удахгүй хар гэрт анх удаага очлоо. Намайг суллагдахад дэлхийн дайн дажин болж миний сүслэн залбирдаг бүхэн зам харж би бурхан тэнгэрт итгэхээ байлаа. Тэгвэл би далдын их хүчин гिचэд итгэсэн хിവэр. Тийм хүчингээ чинь биднийг ямар нэг хачин зүйл үлдэхэд урайлж бидний хувь заяаг далдаас удирдах буян нүгэл гэж ялгахын хэрэггүй гэж хэлж байх мэт надад санагдсан. Тэр үед би бас их хачин сонь зүүдлэх болсон. Христ үе миний зүүдэнд орж нэг улаан цус дандаа үзэгдэх болов. Би тэгтээ хүний цус ямар амттай байдгийг амсч үзээгүй л байлаа. Нэг удаа би гараа эсгээд цус олгоодоход ангас орж үлээ. Тэгээд тэр шингэн хөрөн улаан цус бүлээхэн шорогч юм шиг эсгэлэн амтагдаж тэрнээс хойш би тэр амтыг үргэлж мэдрээд байх шиг болсон. Ингээд би байн гараа эсгэж цусын сорж хөхөх боллоо. Чингэж би балар эртний хөөнэгдлийн үеийн хүмүүс шиг хүч тамираа хүний цусаар сэлбэн хөөр баяр идэх болсноо ухаарчээ. Би махчин хүмүүсийн нэг болсноо мэдвч учрыг тайлбарлаж чадахгүй. Нэг үгээр хүний цус амсахгүй бол би байж чадхаа болов. За одоо 1944 оны намрын үдш Сваныг яаснаа өгүүлээ. Би түүнийг ширээний хөл билүүнийг төмрийн өдсөөр нам цохиж унагсан. Тэгээд хутгаар гүрэнгийн огтлоод халуун цусыг нь хамтлаас орж уугаад ёстой нэг жаргасан. Тэгээд өндийвэл үхтэл хүүрээс үхтлээ хайлаа. Тэгтээ хүн алчсандаа сэтгэл зовхгүй. Гагцхүү хүүрийг хаашин талд хийхээ бодсон. Дараа нь юм болоогүй мэд таг унтаад өглөө. Зүүдэндээ элдв юм үдсээр хэсэг унтснаас ирж Сваныг яхаа бодлоо.
Доод хонгилд байсан миний дархны газарт хөхөр давсны хүчил байв. Би хувилах ухаанд муугүй тул хүний бие ихэнхдээ уснаас бүрддгийг мэддэг байлаа. Хөхрийн хүчил усыг уусгахдаа гарам гайхч мэднэ. Суаныг хүчлээр уусгаад орхив. Тэгээд аав ээжт нь очиод хүүчин цэрэг татагтгаас зогтон хол явчихсан гэж ухуулав. Түүний бичлэгийн хэвийг дуурайлган хідэн захиа өчөөд Шотландаас шууданд хийчихлээ. Хөгсчүүл тэр захаанд итгэж хүү Суанаа төдийлөн хайсангүй хүлээд суулаа. Би ч илчлэгдэнэ гэж айсангүй. Суаны цус орсноос хойш 2 сарын дараа нэг эмэгтэйг алж цусын уулаа. 35 орчим настай, дунд цэргийн чацтай хүүхэнсэн. Бид хоёр гадаа гудамжинд танилцаж би түүний гэртээ өрөв. Авчиж байгаад тархийг хаг зохин хамтлаа цусын сорлоо. Суаны аав ээж хоёрыг ганцхан өдөр төхөөрсөн. Цагдаагийн газар анзааралгүй өнгөрөв. Дайны үед иргэн бүхэн элдв хүнсний карт март гэх мэтийн бичиг цаасны улмаас байнга хяналтанд байдаг атал бүхэл бүтэн айлынхаа алга болчихыг амьтан хүн анзаараагүй юм шүү. Би ол зашиг олох гэж хүн алдаггүй байв. Гагцгүй дээрээс хаясан дээд тэнгэрийн хүч намайг ивэх ёстой гэж бодол хийлдэг. 5 дахь хүн маань Макс гэдэг миний үл таних залуу хархуу байв. Гэхдээ би одоо 6-7 дахь хүнээ хэрхэн барьж эцнээ ярив. Энэ нь Гендерсон гэдэг залуухан 92 сан. Гендерсон өөрөө Лондонгийн эмч Авгаар Розан дур татам залуухан бүсгүй байв. Тэд 1948 оны 2 дугаар сард алга болсон. Цагдаа нар тэднийг олохгүй байсан. Харин би өөрөө үннээ эхэлж цагдаагийнханд тусалсан. Эхлээд би тэдэнтэй сайхан танилцаж тэдний итгэлийг олж гэр орноор нь орж гардаг байсан. Тэгээд нөхрийг нэг орой өөрийнх нь гар буугаар халаад цусыг нь сорсон. Дараа нь авгааг нь гэртээ авчираад бас цааш харуулсан. Тэдний биеийг их галд хуван хүүхэлтэй шатааж байгаа юм шиг хөхрийн хүчлээр уусган хайлуулсан. Тэдний биеийн галбир өнгө алгуурхан алга болж асар их хэлсэн чихэр шиг юм болон хувирч би түүнийг урт саваа мотор хутгад суудагсан. Айван тайван яарах юмгүй тийхүү хутгад суухад сонирн байдагсан. 8 дахь хохирогч маань Мэри гэж нэг хүүхэн байсан. Би түүнийг мөн л өрөөндөө авчирч нэг багчаар нам цохиж халаад цусыг нуусан. Тэр шөнө би цонтон сайхан зүудэлж нэг хүн надад цус дүүргэсэн бомб сарваагаад байхад нь би айжуухан шимж ууж байгаа зүудүүдэгдсэн. Хамгийн сүүлд хатагтай Дюранд ихооны аяг цусыг уухтаа баахан гинтсэн. Тэр бол нас дээр гарсан авгаа байв. Хөхрийн хүчил дуусч байсан учраас нэмж авахдаа өөрийнхөө нэрээр авсан цүнх утааг үзт шалгуулгаагүй учраас цагдаа нар цүнхний хагасыг илрүүлсэн билээ. Тэр авгаан биеийг дуустал уусгаагүй хайчихсан чинь намайг хүн амныг хэрэгт холбох сайхан шилдэг гарчээ. Хатагтай Дюранд ихон нэг соёлын газарт амарч байхад би танилцсан. Би түүнд урлаг уран зохиол хөгжмийн талаар ярихад хөөрхий авгаа их л таашаан чагнаж бит хоёр гүн ухаан шашин шүтлэгийн талаар ярилцдагсан. Би тэгэхэд 40 хүрээд байсан хэдий ч хатагтай намайг ёстой нэг журамтай сайхан залуу гэдгсэн. Хөгшин хатагтай хомсгүй болчихсон тул их зовиртой байхыг хажаад би түүнд хуванцраар хомс хийж өгье гэж ятгахад тэр бэр зөвшөөрч миний дархны газарт орж ирсэн юм. Ингээд хөөрхий тэр авгаа сүүлчийн удаа айлд ирж бас миний хувьд ч эцсийнхээ удаа хүний цус уух хувь цай тохиолсон хэрэг. Удалгүй цагдаа нар хатагтай алга болсны улмөрөөр шинжиж тэр авгаа манад ирснийг мэдээд миний гэрээс түүний хувц сонрын үлдэгдлийг олсон. Би гэдэг амтан баригдаж одоо цааслуулах өдрөө хүлээд суун. Намайг шүүх хуралд оруулах үед өмсч авсан хувцсыг минь хатагтай Тюссогийн лаванд үрс хийдэг музейд шилжүүлээсэ гэдэг ганцхан гуйлд надад бий. Удахгүй өөхөх хүнд энэ зэргийн имийг зөвшөөрөх үйцээ. Цагаан лаваагаар хийх дүрс надтай адилхан байна үз. Миний өмдөг дандаа энд үдсэн өрчилөхгүй байх талаар музей ажилтнууд анхаарч байгаасаа гэж найдана. Би шоронд жаахан таргалжглаа. Энэ их хэвгүй байна. Лаваагаар намайг хийхдээ нарийнхан гойлог биетэй хийн үдсэ. Шүүх хурлын үеэр надад тун яршигтай санагдсан. Нэг үзсэн киногоо дахин үзэж байгаа мэт байлаа. Харин зарим гэрч элдв шалдуу юмыг надад тохож чимж хачирлаж байх нь над зугаатай байв. Би өөрийнхөө хийж байснаар сагс урах, ичх юм алга. Хувь зай амин ийм л байж. Болох ёстой болоод өнгөрсөн яй гэхүү хэмээн бодогдсон. Цаазын тавцсан миний хоригдож буй өрөөнөөс дөнгөж 15 алхам зайтайг би мэднэ. Энэ бол мөнхөрөхөд арай бага зай. Өнөөдөр бороо орж байна. Шоронгийн хааны цаанаас оройн цохууж харагддаг улаангар мутыг борооны тусал цохиж байгаа нь дуулдана. Миний 9 хүн алсны учрыг олох хүн байхгүй.
Энээс өөр аргач байхгүй. Энэ бол их Шекспирийн хэлсэнчлэн дуу чимээ уур хилэнгээр дүүрэн галзуу үнэ балаазууд хараахан бишээ. Ингэхлээр мөнхийн амьдрал гэж байдаггүй гэж үү? Үүнийг би удахгүй мэдэх болно. Одоохондоо өөр тагцсан салцгаая. Баяртай гэсэн үгийг Английн иргэн Джон Хейг шоронд цааслуулахаас өмнөхөн бичжээ.